Энэ хүний хүн оркестр гэж нэрлэдэг. Буряд улсаа ардай артист. Бултанда мүдээжа балдан цэрнэ бат түшин манай өглөөне айлшин болж морилхан байна. Сайн байна. Сайн байна уу? Өглөөний ямар бэндэ? Мэндэ энэ өглөөне үлдэж байханда халуун саймна уужа. Аз талантай байхад жишгэлдэх юм да. Өглөөнсэй аз талантай гэдэг. Танайхада мөнийгээр таны буряд орносоо Монголд бүхий дэлхийдэр хүн мэднэх юм да. Человек оркестр гэдэг ордорхол бол хөгжим энэ хайхан хөгжимтэй зэмсгүүдээр хэзээ нааж хорон байна. Гэр бүлднэ ба хөгжим шизон. Хоржуйд. За. Юунд гэхдээ би өөрийгөө их азтай хүн гэдэг юм. Гэхдээ миний аав ээжээ хоёр өмнө хоёлаа энэ хөгжим дуутай холбоотой. Аав миний хөгжимчин хүн. Ижим энэ дуугаа дуулдаг. Тэгээд л ийм гэр бүл төрсөн болохдоо бага наснаас эхлээд л өөрөө хөгжим дуртай болоод л 7 настай байхад нь аав минь намд лимб хөгжим авч өгөө. Тэр уулын. Тэгээд л тэрэн дээр заа зохион над сураад л тэгэл дараа нь 12 настай Монгол орондоо тэр юу хөгжим мужгийн дунд сургууль гэж одоо коллежд сураад л тэнд 7 жил дүүргээд л тэгэл цаашаа өөрөө хөгжмийн тийм юутай боловсралтай. Тэгээд л мөнөө уултар тэгээд хөгжмөө наадад л ингэж явж байна да. Энэ танаас би мэдхээ олон жилсөө хөөрөлдөг уусдаг танил байхын энэ дэлхийн олон мэдээж юм тайзнуудаар та энэ хайхан хөгжимтэй зэмсгүүдэрээ юм аялга дуу гаргаж явсан байна гэж. Мэднэвж Монголдо, Хятад, Америк, Норвеги гэнэвж яав. Шо ямар гүрнүүдээ явсан байна гэж. Тэгэхээр манай энэ буряд Монгол туургад ард зоны энэ хөгжим дуу гэхээр маш их одоо юм баялаг байна да. Баян гэх юм уу да. Тэгээд л тэр заа зуухнаас нь бид наадаад л ягаад л хаан тэр хаанч явсан хүний тэр бидэн өөдингээ энэ хөгжим юугаа наадахад хүний зүрх сэтгэлийг бас хөдөлгөж чадах байна. Тэгэл хүн гэдэг чинь тэгээд хаанч Америк, Европч, Норвегич или хаана адил сэтгэл зүрхтэй л байна да. Тэгээд хөгжим юм наадахад өөрөнгөө энэ уламжлалт ардын энэ хөгжим яхад хүн их сэтгэл нь хөдлөн тэгээд өөрийн тэгээд бүхий дэлхийгээр одоо зайгаад ингээд явна да. Тэгээд Япон, Азийн орнуудаар, Америкийн, Европын орнуудаар олон дахин яваад байна. Тэгээд ямар гүрэнд харагшиж чагнагшид гэн халуугаар таны угтаж авах юм байна гэж. Тэгээд ер нь хаана ч гээд явхад яг тэнд энд гэхэд ер нь сайнаар халуугаар угтаж авна да. Тэгээд онцлоод эхлэхэд тэр Америкийн одоо индейцүүд гэдэг. Тэдэнэр игээд яхад бас нэг тэдэний дуу юмыг шагнаж хахад адил шүү гэхээр юм байна. Шагнаж хахад тэгээд нэрэж нэг тийм саагураа тийм холбоотой юм уу гэж бодохоор. Тэгээд хаана ер нь халуугаар дотноор хүлээж авах гэхэд л энэ нутагтаа бурайд сайхан орондоо гэх юм уу да. Энэ зэмсэг дээр нь морин хуурын аялга гэнэвж энэ лимбийн аялга зэдлэх нь хүнээс зүрх сэтгэл хайлдаг гэшавдан шулуун зүрхтэй хүн зүрхний хайлж байгаа. Тийм хүн байтугай дааш мал адгуус морин тэмээн хүртрэ тэр нүлбус юм гаргадаг л да. Тэгэхдээ энэ манай энэ хуур хөгжим тэр ардын хөгжим ямар их шадалтай байна. Нэрэл энэ байгаль дэлхийгээ номхотгож зөөлрүүлж гэх юм уу да. Тийм үү ард зоны тэр амьдрал ахуй энэ соёл культур юмтай холбоотой байхтай тийм юм да. Мөнөө бахан олон зэмсгүүдээ хөгжимтэй зэмсгүүд асааж ирээд өнөмнийхдэ суухур хөөржгөд ямар аялга гаргадаг. Суухур хуур ихтэй энэ 3 настай гунан үхрийн суухаар хийгээтэй юм байна. Энэ суухаар хийгээтэй болохдоо суухан хуур гэж нэртэй. Тэгээд энэ манай одоо нэрэ жинхэнэ буряд ард зоны хөгжмийн зэмсэг байна. Тэгээд энэ авиа нэгтэй нэг хүний нэг танил хүний нэг байдаг л да өөрийн
аавын гэх юм уу хөгшин аавын дуу дуулж тэр захиас юм хэлж байгаа ч гэхээр юм уу да хаа. Тэгэхээр энэ хөгжмийг шагнаад наадад ингэж явхад хүн ялангуяа залуу хүн би нэг сандаг хаа. Буруу замаар явахгүй хаа. Зөв замаар. Нэг ном уншуулж байгаа шингээр л гэх юм уу. Энэ харагшдаа авьяагийн шагнуулаад үзье ямар авьяан гардаг гэж үүш. Ямар гоё авьяан гэж. Үнэхээр юм гэдэгт ертөнцийн авьяан. ертөнцийн. Тэгээд энэ нэг юм чавхтас гэдэг те струна гэх. Нэг струна. Нэг струнатай. Нэг струнатай инструмент манай Бурятад байна. Тэгээд хөгжмийн түүхэнд ингээд хараад Африкт нэг байна. Нэг байна. И Вьетнамд Дамбао гэж нэг. Тэгээ тэрний нэгэнд нь манай Бурят ард зүүн бас нэг суухан хураараа бас ийм зэмцэгтэй, ийм түүхтэй ард зүүн гэж бишгэхэд бас юм чухал байна да. Тэгээд энэ Аржинхны Бурят энэ хөгжим зөвсгнэ мартагдж байна. Танел хөсөөр дахин хэрэгж зэдэлж концерт юмд хүн зөний баярлуулж байна гэж. Их баярлалаа. Миний хүсэл биш ээ. Хуу болтондоо л тэгэл энэ ингээд ягаад одоо энэ манай залуучууд энэ суухан хуур дээр наадаад тэгээд олон клипүүдийг гаргаад байна. Тэгээд бидэнд тоос манай байгаль театр энэ олон тийм юунууд байдаг проектэнд бидний энэ тэр записи хийхдээ энэ суухан хураа их яадаг. Энэ тембр юм их тийм юу хүс оруулдаг. Эндэмнийхээ шо лимб ямар зэмсгүүд олон зэмсгүүд байх юм. Тэгээ баг хөлдөг юм ба техник гэж хэлнэх юм. Амаараа үлээж байхада тэр харж яхад хайшингад хүн агаараа өгш юм гэж таня. Тэгээд хамраараа амаараа үлээж байна, агаар авааг үлээж байх юм бол тийм нэг хүн асуудал гардаг. Тийм аа. Тэрэн тухайг өөрж үгэй та. Энэ нэг юм техник гэдэг л дээ тэр үлээж байхдаа хамраараа амиа авдаг. Тэрийг хаашингээд хүнд мэдэгдүүлэнгүй ингээд л хүн амиа авахдаа үлээж байгаа үлээдэг тийм үү? Тэгэнгүүгээр ингээд үлээж байхдаа тэр авиаг тасалдуулангүйгээр хамраараа амиа авах тийм техник байна. Ямар хөшөр техник вэ? Энэ техникийг манай энэ лимбистүүд манай энэ багш нар нь манай тэр уран дарахчуулаас аваа. Тэр уран дарахчул байна. Эмиг алт мөнгөөр тэр юм хийдэг. Тэр урдандаа одоо бол тэр машин хөлөөрөөс игээд л насоос юм байдаг л да. Урдандаа амаараа үлээгээд тэр нэг хийдэг байгаа. Тэгээд халт ингээд амиа авахд тэр хөрөөд тэр болохоо байх. Тэгээд тасалдуун өнгөөр ингээд үлээдэг. Тэр техникийг лимбидээр ингээд яагаад аа. Хөшөр хурах нь яа. Энийг сурахад их цаг хэрэгтэй л дээ. Цаг хэрэгтэй. Опыт. Тэгээд олон жил наадах тэр нь бүр тэр ньюс тэр юундаа болдог.
гэдэг 3 час Бурхан миний амын болж авч байгаа. Миний амны хөрхөө болж байгаа. Ямар гайхамшигт нэр ямар юм гişвэн апрелийн 10-нд тоглолтны болох байх юм даа. Баягал театртай хамтаа хусуута эндэмнэ ямар ньюс шинэ юм бүлдэм байна. Авжиднэ ирэх. Авжи ирэх хүмүүмнээ наадах дунд хүмүүмнээ амаргүй гоёор тэр төгөлдөр хуур фортепиано нааддаг болох. Тэгээд л хуултандаа тэгээ байгаль театрын бүхэ коллектив дуушид театр хөгжимчид оркестр национальный оркестрийн хуу яхтай хамт. Тэгтээ би нэг сэтгэл амгалан ингээд сууж байна. Ганцаараа хийх бол хөшрөл дээ. Хөшөр. Хамт олондоо нэг юм театр багтаа ингээд цугтаа ингээд яхад ямар сэтгэл амраа хамт юм сайхан. Энэмнийхээ ямар ушраар энэ тоглолт хэнэгээр швтал энэ ковидын урд ба төсөвлөгдөн байгаад болж үржээгүй. Тэ ковидын урд миний концерт 18 онд болоо. Уряд драм театртаа. Тэгээд л ер нь болж өгвөл жил бүр такта концерт гэдэг Творческий вечер гэдэг ихтэй юм зохид гэж сандаг. Тэгээд мөнөө ингээд юунда оперын театрсоо тэгээд концерт юм уу өгнө Творческий вечер гэх юм да. Тийм л да. Түүнээс би сендер такта надад 30 жил болж байна. Тэгээд өөрөө 50 болж байна. Тэгээд апрелийн 10-нд болох тоглолтод өшөө ямар марын хур дээр наадахад суух хур дээр наадахад өшөө олон ямар зэмсгүүдээр наадахтай. Одоо лимбидээр тэгээд л суур гэдэг л олон инструмент байна да. Одоо энэ инструмент тэгээд л суур гэдэг суур. Энэ ухта минь суурын яваг бол лимбигтэй адил шүү байх юм. Энд зөөлөн авьяатай. Зөөлөн авьяатай. Тэр хөөми одоо хариграа стил гэдэг юм. Тэр бүдүүн тэр хоолойны тэр шахаа авьяа лимби авьяатай нийлэхдээ ондоо авьяа гаргадаг. Ямар гоё гэж. Тэгэд энэ гол горхи салхи байгалийн одоо юу усны одоо хүрхрээ гэдэг тийм үү? Ингээ шунгнах яг бүх тэр юутай нэрийн үнэхэрийн холбоотой юм уу гэж. Байгалийн бүх авьяануудын хүйш гарах гэж юутай байх юм да. Апрелийн 10-нд тоглолтын оперын театрт болох. Оперын театр болох. Оперын театрт хэдий сактвал хүн зоноо урих арга тавинд. За баярлалаа. Тэгээд та бүгднээ апрелийн 10-нд болох тоглолтондоо байгаль театрын хамт олондоо сухта та бүхнийгээ ирж хараад амрах болтугай гэдэг ирж хайрлийт гэж урьж байна. Бид баха заатгүй хашхабжи чимхэ хүндэт харагчтай баха хануулха ханам заатгүй энэ хайхан ийм гоё ийм хүн буряд орондомна иш төв хинж буряд ард зонд иш ийм хайхан энэ хөгжимтэй авьяа гэх юм хөгжим бэлгэлж байндаа алдамгүй ашиглах хэрэгтэй гэж би хэлэх дуран хүрнэ. Баярлалаа. За тэгээд мөнөөдрөмнө өглөөнэ дамжуулгад ирж хаваадандад нэ хооржугонтод нэ их баярыг хүргэнэмжинэ цаг гашмнэ багахан хэмдэ цагнэ дүүрхэ байна чихдэ амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. Хайнда. Та бас тоже их амжилт хүсээд дүүрэн жаргалтай төвшин амгалан элүүрийн амгалан мэнд явах болтугай гэдэг. Болтугай худааж амнамж. Хайнда.